Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд дуулууртай байх нь үннийг олж авах үндсэн хичээл юм. Завхарсан зан чанарыг шийдвэрлэхийн тулд үннийг эрж хайхдаа асуудлыг шийдвэрлсэн гэж тооцогдохын тулд ямар үр дүнд хүрэх хэрэгтэй вэ? Зарим хүн тодорхой нөхцөл байдал, Бурхны шалгалт гэдгийг сайтар мэдэж байдаг ч өөрсдийгөө Бурхны гарт таадахыг хүсдэггүй. Тэд Бурханд найдаж болохгүй, Бурханд итгэж болохгүй гэж боддог. Тэд Бурханд найдаж зүрхэлдэггүйгээр үл барам, эдгээр нөхцөл байдлаас айж байдаг. Юмс иймдээ тулахад тэд өөрсдийгөө ямар үнээр зэвсэглэх ёстой вэ? Тэд яаж эрэлхийлэх ёстой вэ? Тэд цэвэрлэгдэж бүрэн дуулууртай байдалд хүрч, Бурхнаас эмээх, муугаас зайлах замд хөл тавихын тулд хэр их эрж хайх шаардлагатай вэ? Энэ бүхэн нь дуулууртай байдлын үнэнтэй холбоотой. Энэ удаа чи Бурхныг үнэхээр огт мэддэггүй. Жинхэнэ итгэлтэй байх ямар ч аргагүй. Жинхэнэ итгэлгүйгээр чи Бурханд хандах эргэлзээ, сэжиг, буруу ойлголт, эсэргүүцлээс бүрэн ангиж ирч, туйлын дуулууртай байж чаддаг болохын тулд үзэгдлийн ямар үннээр зэвсэглэх хэрэгтэй вэ? Эдгээр асуудлыг шийдвэрлэж, хойлц, хувийн шаардлага, сонголтоос бүрэн ангиж ирэхин тулд ямар үннээр зэвсэглэх ёстой вэ? Энэ нь та нарын ойлгохгүй хэвээр байгаа зүйл юм. Жаахан бодоод үз. Бурханд туйлын дуулууртай болохын тулд ямар төрлийн эрэл хайгуул хэрэгтэй вэ? Чи зарим үннийг эзэмших ёстой. Чи үннийг амиа болгон олж авах үед тэр нь чиний биеийн хэмжээ болж дуулууртай байдалд хүрч болох үндэс суурь болно. Чи эдгээр үнэнд тулгуурлан бүрэн дуулууртай байдалд хүрч чадна. Тэгвэл чи өөрийгөө ямар үннээр зэвсэглэх хэрэгтэй вэ? Бурхны талаарх мэдлэгийг эрэлхийлэх ёстой. Тэр бол нэг хэсэг нь. Түүнээс гадна хүмүүс өөрсдөө баг зэрэг хамтран ажиллаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Петр юу хэлснийг та нар санаж байна уу? Бурхан хүмүүсээр тоглоомд тоглож байлаа ч гэсэн гомдлох юм хүмүүст юу байх билээ? Энэ нь дуулууртай байх тухай юм. Хэрвээ чи ийм маягаар туршлагажвал үннийг аажмар мэдэж авч аяндаа үр дүнд хүрнэ. Юун түрүүнд чи Бурхан болон үннийг дуулууртай дагах хандлагатай байх хэрэгтэй. Бурхан чам руу яаж харж байгаа? Чамд хандах хандлага, дуу хоолойн өнгө нь ямар болох? Бурханд чамайг зэвүүцэж байгаа эсэх, чамайг илчлэх гэж байгаа эсэх талаар бүү санаа зов. Эхлээд өөрийнхөө бэрхшээл асуудлыг шийдвэрлэ. Эгэлжирийн хүмүүс Петрийн хэлсэн зүйлд амархан хүрч чадах уу? Ингэж хэлхийн тулд Петр юу туулж, ямар бодит байдлыг эзэмссэн бэ? Бурхан хүнд яаж ч хандсан энэ нь хүнийг аварч хайрлахын төлөө байдаг гэж Петр бат итгэсэн. Тийм учраас тэр баяртайя дуулууртай дагсан. Петр Бурхан хүмүүсээр тоглоом мэд тоглож байлаач гэж хэлсэн. Харин чи Бурхан хүнд яаж ч хандсан гэсэн. Чи өөрийгөө бүтээгдсэн зүйл, Бурхныг дагагч, Бурхны гэрийн гишүүн гэж үзэж байна. Тэгвэл энэ хоёрын хооронд ялгаа байна уу? Тийм ээ, байгаа. Ялгаа бий. Тоглоом хүн хоёрын хоорондох ялгаа хаана оршдог вэ? Тоглоом бол юу ч биш. Энэ нь үн цэнгүй, өрөвдөлтэй амьтан. Тоглоомч гэж хэлж болно. Эсвэл аратанч гэж болно. Энэ нь тийм төрлийн л зүйл.
Харин хүн ямар вэ? Хүнд бодол санаа, уураг тарих бий. Тэд ярьж юм хийж чаддаг. Хэвийн хүний үйл ажиллагааг явуулж чаддаг. Тэр тоглоомуудтай харьцуулахад хүний үнц нь байр суурь ялгаатай юу? Хэрвээ чи өөрийгөө тоглоом биш хүн гэж үзвэл Бурхан чамд хэрхэн хандах талаар шаардлага тавьдаг биш үү? Чи Бурханд ямар шаардлага тавьдаг вэ? Надад хүн шиг ханд. Бурхан чамд яаж хүн шиг хандах ёстой вэ? Хэрвээ Бурхан хүн төрлөختөнд тавих шаардлагуудаа чамд хэлж, тэдгээрийг биелүүл гэж чамаас шаардсан бол чи тэгж чадах уу? Хэрвээ Бурхан үннийг илэрхийлж, үүнийг баримтлахыг шаардсан бол чи тэгж чадах уу? Бурхан чамаас өөрт нь дуулууртай байж, өөрийг нь хайрлахыг шаардсан бол чи тэгж чадах уу? Хэрвээ чи алийг нь ч хийж чадахгүй бол яагаад Бурхан чамд хүн шиг хандах ёстой гэж? Хэрвээ чи ямар ч мэс чанар, эрүүл ухаангүй, хүний хийх ёстой зүйлийг хийж чаддаггүй бол яагаад Бурхан чамд хүн шиг хандах ёстой гэж? Хүмүүс зүгээр л болчмгүй авирлаж, үннийг хүлээн авахаас татгалзаж, бүр Бурханыг шүүж, яллаж, Бурханы дайсан болдог бол тэдэнд хүн чанар байна уу? Бурхан тийм хүнд хүн шиг хандах уу? Бурхан сатанууд болон диаволуудыг хүн мэд үзэх үү? Чамайг хүн гэж авч үзэх, тоглоом гэж авч үзэхийн хооронд хандлага, харьцааны л ялгаа бий. Хэрвээ чамайг хүн гэж авч үзэх юм бол чи ямар харьцааг шаардах вэ? Чамайг хүндэлж, чамтай зөвлөлдөж, мэдрэмжийг чинь бодолцон үзэж, чамд хангалттай орон зай, эрх чөлөө олгож, нэр хүнд, нэр нүрийг чинь бодолцон үзхийг шаардна. Хүмүүст ингэж ханддаг. Харин тоглоомыг яадаг вэ? Тоглоом бол юу ч биш. Ийш тийш нь өшөглөж болно. Хэрэглэхийг хүссэн үедээ хэрэглэж, хэрэггүй бол хайж болно. Ингэж хэлэх нь зөв. Тоглоомонд хандах талаар та нар ингэж хэлэх ёстой. Тэгвэл хүнийг тоглоом мэт үзэх гэдгийг яаж тайлбарлах вэ? Тоглоомонд ямар ч хүндлэлгүй ханддаг. Эрхийг нь хамгаалах шаардлагагүй. Тоглоомонд ямар ч эрх, бие даасан байдал, сонголт хийх эрх чөлөө өгдөггүй. Тэдэнтэй ямар нэг зүйлийг зөвлөлдөж, нэр төрийг нь бодолцон үзэх гэх мэтийг хийх шаардлагагүй. Чамд сайхан санагдаж байвал сайхан хандаж, тийм биш бол ийш тийш өшөглөж болно. Тэр нь тоглоомонд хандах хандлага юм. Хэрвээ Бурхан хүмүүст тоглоом мэд хандвал тэдэнд ямар санагдах вэ? Бурхан хайр татам гэж тэд бодсоор байх уу? Гэхдээ Петр Бурханыг магтаж чадсан. Петр өөхөх хүртлээр дуулууртай байх түвшинд хүрэхийн тулд ямар үнэн бодит байдлыг эзэмссэн бэ? Бурхан үнэндээ хүнийг тоглоом мэт үзээгүй. Гэвч Петрийн ойлголт энэ түвшинд хүрэхэд тэрээр хэрвээ Бурхан надад тэгж хандвал би дуулууртай байх ёстой. Бурхан надад тоглоом шиг хандвал би яаж бэлэн биш, дуртай биш байж болох билээ гэж бодсон юм. Петр ийм бэлэн байдал, ийм дуртай байдалд хүрсэн. Бэлэн, дуртай гэдэг нь юуг хэлж байна вэ? Бурханы зохион байгуулалтад захирагдаж, туйлын дуулууртай байх. Энэ бол дуулууртай байдлын үнэн юм. Чамайг сатанд тушаах нь тоглоом шиг хандаж байгаа хэрэг биш үү? Хүсэхгүй үедээ чамайг хайж, сатанд тушаан өгч, улмаар сатан чамайг уруу татаж, доог тохуу хийн. Петрийн хандлага ямар байсан бэ?
Петерт ямар нэг гомдол байсан уу? Тэр Бурханд гомдолсон уу? Бурхныг харааж зүгсэн үү? Сатан руу эргэсэн үү? Үгүй. Үүнийг дуулууртай байдал гэж нэрлэдэг. Тэр гомдоллоогүй. Сөрөг байдал юм уу эсэргүүцэл харуулаагүй. Түүний завхарсан зан чанар шийдвэрлэгдээгүй байсан уу? Энэ нь Бурхантай төгс зохицож байсан. Энэ нь Петр Бурханаас уруух тухай асуудал байгаагүй. Энэ нь Бурхан намайг хаанч тавьсан? Зүрх сэтгэлд минь Бурхан байх болно. Бурхан намайг хаанч тавьсан? Би Бурханд харьяалагддаг нэгэн байна. Бурхан намайг үнс нуран болгон хувиргалаач би Бурханд харьяалагдсаар байна. Хизээж Сатан руу эргэхгүй. Гэх явдал байсан. Петр ийм төвшний дуулууртай байдалд хүрч чадсан юм. Ингэж хэлэхэд амархан ч хийхэд хэцүү. Чи энэ бүхнийг бүрэн тодорхой харах хүртлээр тодорхой хэмжээний үннээр зэвсэглэх ёстой. Тэгвэл үннийг хэрэгжүүлэхэд хамаагүй илүү амархан байх болно. Чи Бурхны талаар туйлын мэдлэгтэй байх шаардлагагүй. Бурхан чамд ямар нэг зүйлийг тусгайлан илчлэх шаардлагагүй. Хэрвээ чи зөв хандлагатай, ийм дуулууртай байдалтай бол тэр нь хангалттай. Чи Бурхан чамд яаж хандах талаар ямар нэг шаардлага тавих ёсгүй. Эсвэл чамд ягтаг шалгуур өгөхийг түүнээс шаардах ёсгүй. Ямар нэг зүйл үнэнд нийцэлтэй, бүтээгчд байх ёстой зүйл байсан ч чи үүнийг шаардах ёсгүй. Чи Бурхан минь, та надад яаж ч хандсан зүгээр. Та намайг өхүүлж болно. Там руу явуулж болно. Та надад яаж ч хандаж болно. Та намайг Сатанд тушаалаач гэсэн Бурхан миний Бурхан хэвээр. Би Бурханы бүтээгдсэн зүйл хэвээр байна. Би хизээж Бурханыг орхихгүй гэж хэлэх ёстой. Ийм хандлагатай бол чи дуулууртай байдлын бодит байдлыг эзэмшинэ. Бурхан хүмүүсээр тоглоом мэд тоглож байлаач гэсэн гомдлох юм хүмүүст юу байх билээ? Петрийн хэлж чадсан энэ үг та бүхэнд маш чухал. Энэ нь Петрийн дуулууртай байдал байлаа. Хэрвээ чи энэ үгийг байнга бодож, жинхэнэ утгаар нь ойлгож тулбал Бурхныг дуулууртай дагахад хавьгүй илүү амархан санагдана. Хүмүүсийн Бурхны эсрэг тэрсэлдэх талууд бол хамгийн эрүүл ухаангүй байдаг талууд нь юм. Хүмүүс үүргээ сайн биелүүлээгүй байх үедээ, ямар ч бодиттой үйлчлэл үзүүлээгүй байх үедээ илүү хүмүүжлтэй байдаг бөгөөд Бурханд учрлах эсвэл Бурхныг эсэргүүцэх ямар ч эрэхгүй гэдгээ мэдэрдэг. Харин багахан ажил хийж, жаахан үйлчлэл үзүүлмэгцээ бага зэрэг хөрөнгөтэй болсон мэт санагддаг. Тэд Бурханд учрлахыг хүсдэг. Мөн Бурхны ёроолыг хүсдэг. Энэ нь төвөгтэй болдог. Тэдний эрүүл ухаан хэвийн бус. Энэ нь ёрын муу биш үү? Үнэн бодит байдалгүй хүмүүс тийм өрөвдөлтэй байдаг. Үннээр зэвсэглээгүй бол хүн зүгээр байж чадах уу? Үннийг хүлээн авахгүйгээр завхарсан зан чанараас ангижирч чадахгүй. Үннээр зэвсэглээгүй гэдэг нь хүний мэс чанар, эрүүл ухаан, хэвийн бус гэсэн үг. Тэд зарим хоосон сургаалыг ойлгож, би бол бүтээгдсэн зүйл, би Бурхныг дуулууртай даах ёстой, би ийм эрүүл ухаантай байх ёстой гэх мэтийн зүйл хэлж магадгүй. Тэд үүнийг үг хэлээр ойлгож, урайлаазан хашгирч чаддаг байж болохч, ямар нэг зүйл үнэхээр тохиолдох үед үүнийг Бурхан зохион байгуулсан гэдгийг сайн мэдэж байсан хэрнэ хүлээн авч дуулууртай дагаж чаддаггүй.
Яагаад тэрвэ? Учир нь хүмүүс тэрслүү завхарсан зан чанар нь шийдвэрлэгдээгүй. Бурханаас зурвж маргаангүй чадна. Нөхцөл байдлын бодит байдал энэ. Хэрвээ хүмүүс хангалттай үннээр зэвсэглээгүй бол амьдрал нь ийм өрөвдөлтэй байна. Бурханы эсрэг тэрсэлдэг, Бурханд дуулууртай байж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг хүлээн авч чаддаггүй хүмүүс ч бас Бурханд итгэгчид биш гэж үү? Тэд яагаад Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чаддаггүй юм бэ? Учир нь тэд үннийг хүлээн авдаггүй, үнэнд итгэдэггүй. Энэ нь бодит баримт биз дээ? Зарим хүмүүс тодорхой нэг хүний талаар тэр бие тоосон өөрийгөө зөвтгдөг. Ямар нэг зүйл болоход тэр үргэлж эсэргүүцдэг. Үргэлж шалтгаан тоочиж дэмий юмар маргадаг. Бурханы оршин тогтнолд эсвэл Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад итгэдэггүй учраас Бурханд дуулууртай байж чаддаггүй гэдэг. Гэхдээ нөгөө талаар тэр хүн энэ нь Бурханы зохион байгуулалт, зохицуулалт, өөртөө зориулж Бурханы бүрдүүлсэн нөхцөл байдал, үүгээр дамжуулан Бурхан өөрийг нь цэвэрлэж, өөрөөр нь үннийг олж авахыг хүсэж байгаа гэдэгт итгэдэг. Тэгвэл тэр дуулууртай байж чадах уу? Тэгвэл тэр тэрслүү байхаа болж Бурханаас урахгүй байж чадах уу? Үүнийг Бурханаас хүлээн авч ерн чадах уу? Үгүй, чадахгүй. Яагаад чадахгүй? Учир нь хүнд эдгээр үнэн бодит байдал байдаггүй. Та нарын одоогийн биеийн хэмжээ дэндүү жаахан. Тиймээс одоохондоо Бурхан та нарыг соройгүй байгаа. Энэ бол наад захын эрүүл ухаан. Учир нь та нар соригдсныхоо дараа бүгд үнэн төрхөө харуулцгааж таягдан хаягдах бөгөөд сатан дооглоно. Энэ нь бодит байдал биш үү? Яг одоо та нарын биеийн хэмжээ дэндүү жаахан байгаа. Та нар хоосон сургаалын талаар ярьж, урай лоозон цээжээр уншиж чаддаг. Бусад хүмүүсийн асуудлыг тодорхой харж чаддагч өөрийнхөө байдлыг мэддэггүй, тодорхой ойлгодоггүй. Тиймэрхүү байдал биеийн хэмжээтэй байхад Бурхан та нарыг сорих уу? Та нарыг төгс болгох ажлыг хийх цаг хараахан ирээгүй. Та нар үүгээр зэвсэглээгүй. Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдах нь Бурханыг дагагч нэг бүрд тулгардаг хамгийн наад захын хичээл. Бас хамгийн гүн гүнзгий хичээл юм. Чи ямар төвшөнд Бурханд дуулууртай байж чадна? Биеийн хэмжээ чинь төдий чинээ том, итгэл чинь төдий чинээ их байдаг. Эдгээр нь хоорондоо холбоотой. Туйлын дуулууртай байдалд хүрэхийн тулд чи ямар үнээр зэвсэглэх хэрэгтэй вэ? Юун түрүүнд чи Бурханд ямар ч шаардлага тавьж болохгүй. Энэ нь үнэн. Чи энэ үннийг хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Чи Бурханд шаардлага тавих үедээ энэ үннийг ашиглан бодолцон үзэж өөрийгөө эргэцүүл. Би Бурханд ямар шаардлага тавьж байна вэ? Тэр нь үнэнд нийцэж байна уу? Эрүүл ухаантай юу? Энэ шаардлагууд хаанаас гарсан бэ? Миний төсөөллөөс гарсан уу? Эсвэл сатаны надад өгсөн бодол уу? Энэ нь үнэндээ аль нь ч биш. Хүмүүсийн завхарсан зан чанараас эдгээр санаа төрдөг. Чи эдгээр үндэслэлгүй шаардлагын цаад сэдэл, хүслийг задлан шинжилж, тэдгээр нь хэвийн хүн чанарын эрүүл ухаанд тохирох эсхийг харах ёстой. Чи юу эрэлхийлэх ёстой вэ? Хэрвээ чи үннийг хайрладаг хүн мөн бол яг л Петр шиг даагч байхаар эрэлхийлэх ёстой.
Петр Бурхан надад тоглоом мэд хандлаач би яаж бэлэн биш, дуртай биш байж чадах билээ гэсэн. Петрийн хэлснийг зарим хүн ойлгодгүй. Тэд Бурхан хизээ ер нь хүмүүст тоглоом мэд хандаж биднийг сатаанд тушаасан юм бэ? Би л лав хараагүй. Бурхан надад сайхан хандаж маш нэгүүлсэнгүй байсаар ирсэн. Бурхан бол тийм бурхан биш. Бурхан хүмүүсийг цаашид хайрлахаа болж чадахгүй. Тиймээс яаж хүмүүст тоглоом мэд хандах билээ? Тэгэх нь үнэнд нийцэхгүй. Энэ бол Бурханы талаарх буруу ойлголт. Энэ нь Бурханы талаарх жинхэнэ мэдлэг биш гэдэг. Гэхдээ Петрийн үг юунаас гарсан бэ? Петр маш олон шалгалт цэвэршүүлэлт туулсан. Тэрээр өөрийн бүх шаардлага, төлөвлөгөө хүслийг хойш тавьсан. Бурханаас ямар нэг юм хийхийг шаардаагүй. Тэр үед түүнд өөрийн гэсэн бодол байгаагүй. Тэр өөрийгөө бүрэн тушааж өгсөн. Тэрээр Бурхан хүснээ хийж болно. Бурхан намайг сорьж, цээрлүүлж болно. Шүүж гисгэж болно. Намайг засах нөхцөл байдлыг бий болгож, намайг хатуужуулж болно. Арслангийн үүр, эсвэл чонын үүрэнд оруулсан ч болно. Бурхан юу ч хийсэн зөв. Би юугч дуулууртай дагна. Бурханы хийдэг юм бүхэн үнэн. Би огт гомдлохгүй. Ямар ч сонголт хийхгүй гэж бодсон. Энэ нь туйлын дуулууртай байдал биш үү? Заримдаа хүмүүс Бурханы хийдэг юм бүхэн үнэн. Гэтэл би яагаад Бурханы хийсэн энэ зүйлээс ямар ч үннийг олоогүй юм бэ? Заримдаа Бурхан ч гэсэн үнэнд нийцгүй зүйл хийдэг бололтой. Заримдаа бас Бурханы буруу байдаг. Гэхдээ ямартай ч Бурхан бол Бурхан учраас би дуулууртай дагна гэж боддог. Иймэрхүү дуулууртай байдал, туйлын дуулууртай байдал мөн үү? Энэ нь сонгомл дуулууртай байдал, жинхэнэ дуулууртай байдал биш. Энэ нь Петрийн бодсонтой зөрчилддөг. Чамд тоглоом мэд хандахдаа шалтгааныг нь чамд тайлбарлах шаардлагагүй. Эсвэл чамд шударга үндэслэлтэй харагдах шаардлагагүй. Чамд хүснээрээ хандаж болно. Чамтай ярилцах, эсвэл баримт шалтгааныг тайлбарлах шаардлагагүй. Хэрвээ юмс чиний зөвшөөрөлгүйгээр явагдахгүй бол чамд тоглоом мэд хандаж байгаа хэрэг үү? Үгүй. Тэгхэн чамд хүний бүрэн эрх чөлөө, бүрэн хүндлэлийг өгч байгаа хэрэг. Энэ нь чамайг тоглоом биш, хүн гэж үзэж байгаа хэрэг. Тоглоом гэж юу вэ? Ямар ч бие даасан байдалгүй, ямар ч эрэхгүй зүйл. Гэхдээ энэ нь зүгээр л ямар ч эрэхгүй зүйл үү? Петрийн үгийг хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Жишээ нь чи тодорхой нэг сэдвээр хэсэг зуур ирж хайсан ч Бурханы хүслийг ойлгохгүй хэвээр байлаа гэе. Эсвэл чи Бурханд 20 гаруй жил итгэсэн ч энэ бүхэн юу болохыг мэдэхгүй хэвээр байлаа гэе. Чи энэ нөхцөл байдалд дуулууртай даах ёстой биш үү? Чи дуулууртай даах ёстой. Энэ дуулууртай байдал юунд үндэслэдэг вэ? Энэ нь Петрийн хэлсэн Бурхан надад тоглоом мэд хандлаач би яаж бэлэн биш, дуртай биш байж чадах билээ гэх үгэнд үндэслэдэг. Хэрвээ чи үргэлж хүний үзэл төсөөллөөр Бурханд хандаж тэрийг ашиглан Бурханы хийдэг бүхнийг хэмжиж Бурханы үг ажлыг хэмждэг бол энэ нь Бурханыг хайрцаглаж Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг биш үү? Бурханы хийдэг бүхэн хүний үзэл төсөөлөлд нийцэж чадна гэж юу? Нийцэхгүй бол чи хүлээн авч дуулууртай даахгүй юу?
Ийм үед чи үннийг хэрхэн ирж хайх ёстой вэ? Бурхныг хэрхэн даах ёстой вэ? Энэ нь үнэнтэй хамаатай. Хариултыг нь Бурхны үгээс ирж хайх хэрэгтэй. Хүмүүс Бурханд итгэхдээ бүтээгдсэн зүйлийн байранд байх ёстой. Хизээ байх нь хамаагүй. Бурхан чамаас нуугдсан эсвэл чамд харагдсан эсэх. Бурхны хайрыг мэдэрч чадах эсхээсээ үл хамааран чи үүрэг даалгавар хариуцлагч нь юу болохыг мэддэг. Хэрэгжүүлэлтийн талаарх эдгээр үннийг ойлгодог байх ёстой. Хэрвээ чи үзэлтэйгээ зуралцсаар энэ явдал үнэнд болон миний бодолд нийцэж байгааг тодорхой харж чадвал би дуулууртай дагна. Хэрвээ энэ нь тодорхой биш, эдгээр нь Бурхны үйлдэл гэдгийг баттай хэлж чадахгүй бол эхлээд хэсэг хугацаанд хүлээж байгаад үүнийг Бурхан хийсэн гэдэгт итгэлтэй боломгцоо дуулууртай дагна гэж хэлдэг бол энэ нь Бурхныг дуулууртай дагдаг хүн мөн үү? Биш. Энэ нь туйлын бүрэн дүүрэн дуулууртай байдал биш. Болзолтой дуулууртай байдал юм. Бурхны ажил хүний үзэл төсөөлөлд нийцдэггүй. Бие махбодтой болох нь хүний үзэл төсөөлөлд нийцдэггүй. Шүүлт гисгээлт бүрч нийцдэггүй. Хүмүүсийн ихэнх нь үүнийг хүлээн авч дуулууртай дагахдаа үнэхээр зөрчилддөг. Хэрвээ чи Бурхны ажлыг дуулууртай дагаж чадахгүй бол бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлж чадах уу? Тэгэх боломжгүй. Бүтээгдсэн зүйлийн үүрэг юу вэ? Бүтээгдсэн зүйлийн байр суурьнд зогсож, Бурхны даалгаврыг хүлээн авч, Бурхны зохицуулалтыг дуулууртай дагах. Зөв. Энэ бол уг үндсэн. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэхэд амархан биш гэж үү? Бүтээгдсэн зүйлийн байранд зогсож, бүтээгч буюу өөрийн Бурхныг дуулууртай дагах нь бүтээгдсэн зүйл болгоны хамгийн их баримтлах ёстой зүйл юм. Чиний ойлгодгүй, мэддэггүй олон үнэн бий. Чи Бурхны хүслийг ухамсарлаж чаддаггүй тул үннийг хүлээн авахгүй. Эсвэл дуулууртай дагахгүй. Тийм биз дээ? Жишээлбэл чи зарим зөвгөнлийг ойлгодгүй учраас тэдгээрийг Бурхны үг гэж хүлээн зөвшөөрдөггүй юу? Чи үүнийг үгээс гэж чадахгүй. Тэдгээр үг хизээд Бурхны үг байх болно. Тэдгээр нь үннийг агуулдаг. Чи тэдгээрийг ойлгодгүй байлаач тэдгээр нь мөн л Бурхны үг юм. Хэрвээ Бурхны зарим үг биелээгүй бол тэдгээр нь Бурхны үг биш. Үнэн биш гэсэн үг үү? Хэрвээ чи энэ нь хараахан биелээгүй бол Бурхны үг биш байж магадгүй, холцтой байж магадгүй гэж хэлдэг бол энэ нь ямар гэж хандлага вэ? Энэ бол тэрслүү хандлага юм. Чи эрүүл ухаантай байх ёстой. Эрүүл ухаан гэж юу вэ? Эрүүл ухаантай байх нь юунд үндэслэдэг вэ? Энэ нь бүтээгдсэн зүйлийн байранд зогсож, бүтээгч буюу өөрийн Бурхныг дуулууртай дагахад үндэслэдэг. Энэ бол үнэн. Үрд хууршгүй үнэн. Бурхныг дуулууртай дагах нь чи Бурхны хүслийг мэддэг, ойлгодог эсэхэд Бурхан өөрийн хүслийг чамд харуулах эсэхэд үндэслэх хэрэгтэй юу? Энэ бүхэнд үндэслэх хэрэгтэй юу? Үгүй. Тэгвэл юунд үндэслэдэг вэ? Энэ нь дуулууртай байдлын үнэнд үндэслэдэг. Дуулууртай байдлын үнэн гэж юу вэ? Бүтээгдсэн зүйлийн байранд зогсож, бүтээгчийг дуулууртай дагах. Энэ бол дуулууртай байдлын үнэн. Тэгвэл чи зөв бурууг задлан шинжлэх шаардлагатай юу? Туйлын дуулууртай байдалд хүрэхийн тулд чи Бурхан зөв зүйл хийсэн үү,
үгүй юу гэдгийг бодолцсон үзэх шаардлагатай юу? Бурхан чамайг дуулууртай байлгахын тулд үнний энэ талыг тодорхой нэгднийхгүй тайлбарлах хэрэгтэй юу? Бурхан юу ч хийлээ гэсэн чи дуулууртай байдлын үннийг хэрэгжүүлэх ёстой. Тэр л хангалттай. Зарим хүн маш их маргах дуртай. Байнга хэл ам хийж байдаг. Тэд үргэлж Бурхан үнэн биш үү? Бурхан бүтээгч биш үү? Яагаад Бурханы хийдэг зарим зүйл надад ойлгомжгүй байдаг юм бэ? Яагаад Бурхан надад юмыг ойлгомжтой тайлбарладаггүй юм бэ? Бурхан тайлбарлахгүй бол би яаж хэрэгжүүлж чадах юм бэ? Би учрыг нь олж чадахгүй байгаа учраас л дуулууртай дагаж чадахгүй байгаа биш үү? Үүний учрыг олж чадахгүй бол надад дуулууртай дагах урам зориг төрөхгүй гэж боддог. Энэ нь тэрслүү байдал биш үү? Дуулууртай дагахын тулд чамд ийм урам зориг хэрэгтэй юу? Үгүй, хэрэггүй. Чамд зүгээр л би Бурханаас ирсэн юугч дуулууртай дагна. Бурханы үг биелэх үед би Бурханыг дуулууртай дагаж магтана. Бурханы үг биелээгүй байсан ч Бурханы үг хിവэр бөгөөд биелээгүй байлаа гэд хүний үг болохгүй. Би зүгээр л шүүхгүйгээр дуулууртай байх хэрэгтэй. Бурхан хизээд миний бурхан байх болно гэсэн энгийн нэг ухаалаг байдал хэрэгтэй. Ийм маягаар чи бүтээгдсэн зүйлийн байранд зогсно. Ийм эрүүл ухаан, ийм үнэн бодит байдалтай бол чи Бурханы нүдээр хүмүүс бол зүгээр л тоглоом, шоргоолж юм гэдгийг мэдрэх үедээ бухимддаг хിവэр байх уу? Өөрийгөө дорд үзэх үү? Үгүй. Бурхан чамд хүн шиг хандаж байгаа учраас Бурханы өмнө байр суурьтай хിവэр байгаа учраас чи одоо өөрийгөө дорд үзэхгүй. Бурхан чамайг өргөсөн. Тийм учраас чи өөрийгөө дорд үздэггүй. Хэрвээ Бурхан чамайг өргөөгүй, үргэлж чамайг засаж сахилгажуулж байсан бол чамд таагүй санагдах байсан. Тэгэж таагүй санагдах нь шийдвэрлэх ёстой асуудал юм. Өөрсдөд нь хэтэрхий их бэрхшээл байдаг тул хүмүүст ихэвчлэн таагүй мэдрэмж төрдөг. Тэд үргэлж Бурханаас юм шаардаж та надад хүн шиг хандах ёстой. Намайг хүндэлж, намайг өндрөөр үнэлж, намайг бодож, сул талыг минь ойлгох ёстой. Та хүлээцтэй байх ёстой. Миний биеийн хэмжээ жижиг, мэдлэг ухаан байхгүй. Би өмнө нь иймэрхүү ажил хийж байгаагүй гэж үргэлж бодож байдаг. Тэд үргэлж үй олон шалтак тоочдог. Огтхонч дуулууртай дагдаггүй. Дуулууртай байдлын үнний талаарх өнөөдрийн нөхөрлөлийн дараа эдгээр шалтак ер нь жинхэнэ шалтгаан мөн гэж үү? Ямар ч шалтак жинхэнэ шалтгаан биш. Чиний хариуцлага, чиний даалгавар, чиний үүрэг бол дуулууртай даах явдал.